Ханыхаа аавынхаа унаж байсан машиныг хүлээн авч байгаа даваасран агсны гэр бүлийнхэн маш их догдлон баярлаж байсан. Тэд олон сайхан дурсамжийг эргэн сануулж байна. Та бидний амьдрал хүн хүнийхээ дэмэнд, хайранд, урмын сайхан үгээр хөглөгдөж явд юм байна. Миний гэр бүлийг үргэлж дэмжиж байдаг Монголынхаа ард түмэнд баярлалаа гэж даваасран агсны гэргийн амар жаргал болон тэдний гэр бүлийнхэн хуваалцж байсан маа. Миний хань даваасран агсны хамгийн мөрөөдөж явсан тэрхүү мөрөөдлийн бас нэг хэсэг нь биелж байна. Нөгөө хүний хоёр дахь гэр чинь машин байдаг шүү дээ. Тэ эр хүний хоёр дахь гэр бол машин байдаг. Тэгээ яг энэ 12-24 гэсэн Улаанбаатар такси транспорт сервисийн энэ машин дотор миний багагүй хугацааг өнгөрүүлж энэ хамт олонтой багагүй хугацааг өнгөрүүлж энэ хамт олонтойгоо энэгшин татансаж энэ хамт олныг удирдан зохион байгуулдаг байсныхаа хувьд энэхүү сайхан хамт олонны буян бид нар ингээ үргэлжлүүлэн залгаж энэ сайхан төмөр хөлгийг нь авч явж байгаадаа маш их баяртай байна. Даваасран агсны гэр бүлийнхэн тусдаж байгаа Улаанбаатар такси компани хамт олон дэм-дэмэндээ дээс эрчэндээ гэсэн сайхан үг байдаг. Хэн юу ч чадаж байна тэрэл зүйлээрээ сайн сайхныг бие биендээ түгээж байж улс орн маань хөгжнө гэдгийг уриалж байсан юм. Хант миний ах чинь энэ машинаа унаад их олон жил явсан. Тэгээд энэ такси баазын хамт олонд их баярлалаа. Үнэхээр их бүр баяртай би бүр үнэхээр сэтгэл хөдлөөд байна л дээ. Баярлалаа л гэж хэлээ. Одоо ийм сайн сайхан болж байна. Одоо ингээ өөр хүүхдүүд нь аав хоон жисэн машинд бүгдээрээ сууцах айгүй сайхан байна. Хисүү суугаагүй ухаан түмэн хэрийн салхи шивэндээ аваа. Даваасран агс маань манад 3 жил гараа ажилласан. Машинаа бол өөрөө хувьдаа авцсан байсан. Тэгээд манай хүн маань өөрөө энэ караоке бас нэг тусгай орлого олох гээд нэг караоке бар түрээслээд тэгээд тэрнийхээ бас урьдчилгаа тогтчлолтод зориулаад маш биднээс буцаагаад 9 сая төгрөгийн зээл авцсан байсан. Тэгээд тэрийг нь бид нар ингээд машинтай нь шингээгээд өгч байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бас нийт телевиз үзэгчтэй зориулаад хэлэхэд бас дэм-дэмэндээ дээс эрчэндээ гэж үг байдаг. Бид нар бие бинийгээ харж үзэж бие бинийгээ дэмжиж явах юм бол ингээд юм сайхан байдгиймаа гэдгийг бас хэлье. Яг анх эхлээд энэ такси баазыг яг нэгтгэхэд нь анхны 10 жил очор орсон байгаа. Тэгээд хувьд гарцсан байж байгаа буцааж нөгөө санхүүгийн зээл авах журмаар орсон байсан байхгүй. Түүнээс бол Улаанбаатар таксины нөхцөл бол маш энгийн. 7 хоногийн 5 өдөр нь төлөлтөөгээд явж чадах юм бол 2 өдөр нь өөрөө сайхан амраа тий ажлаа зохицуулаад явчихдаг байхгүй. Тэгээд энэ хамт олон маань ингээд үлдсэн өрийг мань тэглээд тэгээд энэ машиныг ингээд алд цэнхрадагтаа нэгэ гардуулж аваад маш их баяртай. Хүүхдүүд маань машинд суугаад бүгдөө бөөнхөр болж байна. Тэгээд тэр машин дотор өнгөрүүлсэн хугацаа биднэрт гэрийнх маань хугацаантай бараг л ижилхэн байхгүй. Тэнгүүд аавыгаа нэг хэсгийг нь бараг буцаагаад авцсан юм шиг тийм сайхан мэдрэмж төрж байна. Тэгээд бас энэхүү үйлийг үргэлжлүүлэхэд тусалцаа үзүүлсэн кино группийнхандаа Простар студийнхандаа бас маш баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь бүх хүн монголчуудын бүх дэмжлэгтэйгээр бид нар маш сайхан яваа. Бүгдэнд нь маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Нийгэм төрнөж байгаа гэрлэгээтэй сайн сайхан мэдээллийг түгээдэг лайт мэдээллийн хөтөлбөр Улаанбаатар такси компаниас мэдээллээ.